Дараагийн мэдээг танилцуулъя. Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга 4 хүн нэр дэвшээд байгаа юм байна. За энэ оны 12 дугаар сарын 31-нээр бол одоогийн ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа бол дуусах учраас энэхүү одоо шинэ ерөнхий нарийн бичгийг тодруулахаар улс орнууд нэрээ дэвшүүлсэн байдалтай байгаа юм байна. За дараагийн тэргүүнээ сонгох үе шат бол аль хэдийн эхэлсэн байна. За ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн залхамжлагчаар одоогийн байдлаар 4 хүний нэр дэвшсэн. За ерөнхий ассамблеийн ерөнхийлөгч улс орнуудыг 5 гараг гэхэд нэрээ дэвшүүлэхийг уриалсан байна. За энэ хүн нэрээ дэвшүүлж байгаа хүмүүс дотор олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, Чили улсын ерөнхийлөгч асан Мишель Бачелет нар нэрээ дэвшүүлсэн. За мөн Нүүбийн худалдаа хөгжлийн баг хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Грисланд, Сенегалийн ерөнхийлөгч асан Маки Салал нар нэрээ дэвшүүлсэн. Албан бус практикийн хувьд Нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргыг твүүдээс одоо ээлжлэн сонгодог юм уламжлалтай. За одоогоор нэр дэвшээд байгаа 4 хүний 3 нь Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутгийг төлөөлж байгаа. За энэ одоо нэр дэвшилтийг твээр одоо ээлжлэн сонгуулах талаар ямар нэгэн зохицуулах тодорхой дүрм журм одоогийн байдлаар байхгүй. За зүүн Европын хувьд бол Нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргыг хизээж томилж байгаагүй бүс нутаг юм байна. За тийм учраас энэхүү одоо бүс нутгаас 2016 онд одоо бас нэр дэвшүүлэхийг оролдож байсан ч гэсэн тухайн үедээ бол гарч чадаагүй. За эцсийн дүндээ бол баруун Европыг төлөөлж байсан Антонио Гутерришийг сонгож байсан ийм төвхтэй юм байна. За Нүүбийн дүрмийн 97 дугаар зүйлд ерөнхий нарийн бичгийн даргыг аюулгүй зөвлөлийн зөвлөмжийн дагуу ерөнхий ассамблеагаас томилно гэж заасан байдаг. За практикт ер нь эцсийн шийдвэрийг үргэлж аюулгүй зөвлөл гаргадаг байсан. За одоогийн байдлаар бол энэхүү одоо Нүүбийн аюулгүй зөвлөлийг бүрдүүлж байгаа 15 гишүүний 9-ийнх нь саналыг авсан тохиолдолд Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга болох боломжтой. За үүний тулд байнгын бус гишүүнээс бол саналыг авах ёстой. За байнгын бус гишүүнүүд одоогийн байдлаар Дани, Грек, Латви, Пакистан, Бахрейн, бүгд найрамд хартсан Конго, Сомали, Либер, за мөн Колумб, Панам гэсэн улсууд байгаа юм байна. За эдгээр улсуудын хувьд бол тус бүр нь нэг санал өгөх хэрэгтэй. За харин байнгын 5 гишүүний хувьд тус бүртээ вето тавих хэрэгтэй байдгийн байна. За байнгын бус гишүүдийн аль нэг нь вето тавьсан тохиолдолд аюулгүй зөвлөлийн зөвлөмж гарах боломжгүй болно. За тийм учраас ерөнхий ассамбле энэ оны намар Нүүбийн шин тэргүүнийг томилохоос өмнө аюулгүй зөвлөлийн дэмжлэгийг авах шаардлага үүсэж байгаа. За Нүүбийн хувьд бол нийтдээ 193 гишүүнтэй дэлхийн хамгийн том одоо аюулгүй байдлын байгууллага гэж тооцогддог. За энэхүү байгууллага нь бол Нүүбийн бас гол үүрэг нь бол дэлхийд даяар дэлхийн засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг гэж олон нийтийн зүгээс ийм одоо эерэг үнэлгээг бол авсаар ирсэн. За гэвч бол сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын өнцөг буланд гарч байгаа дайн байлдааны үйл ажиллагааг зохицуулахад бол Нүүб хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэсэн ийм шүүмжлүүд ирж байгаа. За мөн Нүүбийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь байгаа буюу зорилтод бүлэгтээ хүрч чадаж байгаа хэсэгтэй холбоотой шүүмжлүүд гарч ирдэг. За гэхдээ Нүүбийн одоо үйл ажиллагаанд хамгийн гол саадыг учруулж байгаа зүйл нь Нүүбийн аюулгүй зөвлөл болж байгаа юм. За одоогийн байдлаар Нүүбийн аюулгүй зөвлөлийн 15 гишүүний 5 байнгын гишүүн байгаа. За энэхүү байнгын 5 гишүүн нь тус бүртээ вето тавих хэрэгтэй байдаг. За энэхүү эрхээс болоод олон одоо дэлхийн их тайван аюулгүй байдалтай холбоотой тогтоолуудыг бол гаргах боломжгүй болдог. За өөрөөр хэлбэл энэхүү одоо байнгын 5 гишүүн хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй байдгаас болоод тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд удаашралтай. За эсвэл огт үйлдэл хийхгүй ийм байдал үүсгэж байгаа. За үүнээс болоод Нүүбийн шинжилгээний асуудлыг бол ярьж байгаа. За тэгэхээр шинээр одоо томилогдох, шинээр одоо ерөнхий нарийн бичгийн дарга болох хүний хувьд Нүүбийн шинжилгээг аль болох одоо эрчимжүүлэх ийм шаардлага үүсэж байгаа. За Нүүб өөрийн 80 жилийн хойгоор Нүүбийн шинжилгээг бас эхлүүлнэ гэсэн ийм уриатаагаар UN80 нэртэй ийм одоо санаачлагыг хэрэгжүүлж байгаа. За цаашдаа ч гэсэн энэхүү санаачлагыг улам бүр цааш нь авч явах, үргэлжлүүлэх, за мөн Нүүбийн одоо шинжилгээ хийх шаардлага байгаа юм. За өөрөөр хэлбэл Нүүбийн шинжилгээ хийнэ гэдэг нь одоо байгаа олон улсын тогтолцоонд үүссэн хүчний одоо шин тэнцвэрийг Нүүбд одоо оруулж ирснээр Нүүб цаашид урт хугацаанд дараагийн одоо 80 болон 100 жилийн хугацаанд өөрийн үйл ажиллагаа явуулах боломж нь нэгдэнэ гэж ажиглагчид харж байна.